Монголчуудын Эмжил радио 88.3 дэлгэн дээр сүгэт харуулаас асаж байгаа эрхэм танд өглөөний мэндийг хүргэе. Улаанбаатар хотод 7 цаг 14 минут радиогийн 3 дугаар студиэс хөтлөгч аргун хөтлөгч цэцэг найруулагч ундрахнаар дэлхийд өнөөдөр нэвтрүүлгийг хүргэх гэж байна. Өглөөний мэнд аргуу сайхан амарсан уу? Өглөөний мэнд сайхан амарсан. Сайхан амарсан уу? За, тун сайхан амарлаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар бүтээлч овийн нэг нийгмийн дэвшилт гэсүрэтээр хүмүүнлэгийн ухааны их сургууль хамтран ажиллана. За мөн дижитал зээлийн үйлчилгээг нүд ирэмхийн зур гэсүрэтээр Simple хамтран ажиллана. За өнөөдөр 2025 оны 4 сарын 16-ны өдөр тохиож байна. За онгороо 106 дахь өдөр тохиож байгаа бол он дуусахад 259 өдөр үлдсэн байна. За өргөжлүүлээд гадаа хэр байгаа, ер нь өнөөдөр ойрын 5 өнөختө цаг агаар ямар байх талаарх мэдээлэлтэй танилцъя. 7 цагийн байдлаар 3 градусын дулаан байна. За тэгвэл өдөртөө 11 градусын дулаан байж шөнөдөө 3 градусын хүйтэ хонохны. Харин маргааш буюу пүрэв гарагт өдөртөө 12 градусын дулаан бол шөнөдөө тэг градус, харин баасан гарагт өдөртөө 14 градус шөнөдөө 2 градусын дулаан, бям гарагт өдөртөө 19 шөнөдөө 3 градусын дулаан бол ирэх нэм гарагт өдөртөө 14 градусын дулаан байх нэ. За өчигдөр орой л гоё байлаа. Өдөр бол нэрээ арай жоохон халуун ч юм уу. Зуны орой шиг өсөд өчигдөр орой бүр. Өчигдөр үнэхээр тасарсан орой байлаа л да. Тэгээд өдөртөө жоохон халууцаад за харин өдөртөө дэмий ч юм уу. Арай дулаан бах дэмий ч юм уу гэж орог бодлоо шүү дээ. Одоо инхээр чи зуны цагаагаар яаж харах юм аа? За ямар ч гэсэн өнөөдөр бол арай сэрүүхэн байх юм байна. За тэгээд буцаад бас дулаарах нэ. Дэлхийд өнөөдөр нэвтрүүлгээр бүгдээрээ энэ өдөр дэлхийн ямар тэмдэглэл баяр болж байгаа тухай ярьдаг. Тэгэхээр өнөөдөр дэлхийн дуу хоолойны өдөр буюу World Voice Day гэж болж байгаа юм байна. Вау. За 1999 онд Бразилийн засгийн газар Бразилийн үндэсний дуу хоолойны өдөр гэж зарласан байна л да. За тэгсэн чинь энэ одоо ер нь санаа нь бол дуу хоолой бидний хувьд маш чухал байдаг. Хэр чухал байдаг. Дахин нэг санагалцах зорилттой, ач холбогдлын дахин нэг сануулгах зорилттой ийм өдөр юм байна. За тэгсэн чинь Бразилийн Бразилд юу хил залгадаг Аргентин ч юм уу тэ өрсөлдөгч нь эсвэл ингээд Португал гээд холбоотой улсууд нь энэ өдрийг их таалагдсан юм байна. За тэгээ энэ өдрийн ч гэсэн Аргентин, Португалууд тэмдэглэдэг болоод за олон улсын шин чанарт болсон. Тэгээ 2002 онд Америкийн нэгдсэн улс наад чинь бас гоё санаа шүү гэдэг. Ингээд 4 сарын 16-нд дэлхийн дуу хоолойны өдөр болгож 2022 оноос хойш тэмдэглэж ирдэг болсон байна. Нэг зүйл тодруулахад энэ дуу хоолой гэдэг нь зүгээр биднээс гарч байгаа хоолой эсвэл ямар нэгэн юм өөртөөхөө санааг илэрхийлэх гэж дуу хоолойгоо хүргэх гэдэг санаа юу? Бидрээс гарч байгаа хоолойноос гарч байгаа одоо хүний дуу хоолой гэдэг ямар чухал вэ гэдгийг ярьдаг өдөр юм байна. За тэгээд дуу хоолой би зүгээр ингээд дуу хоолой гэхээр хүмүүс ингэдэг штэ. Манай ингээд лайваар орж ирээд энэ царинаас хоолойноос ямар өөр царайтай залуу. Гэл маш олон тийм комент сонсч байсан. Үнэ. Би саяхан нэг юу ясаа юулээ таксинд явж агаад тэгээ ингээд нөгөө манайхыг сонсож таарахгүй юу. Тэгээд таньж байна цэцэг үү гэд. За тийм ээ гэдгсэн чинь би аргууныг өстө тийм царайтай гэж бодоагүй. За яах вэ тэгээд хүн тэгээд. Гэтэ ингээд миний бодлоор манайх бол яг ингээд дүрстэй гараад хүмүүс мэддэг шүү дээ тий. Хэрвээ дүрсгүй гардаг байсан бол яг яаж төсөөлөх байсан бол сондээ. За тэгэхээр эндээс нэг ийм ойлголт байна л да. Ер нь хүн дуу хоолойг сонсоод хүнийг илүү их нөгөө төсөөлдөг гэх юм уу? Хүний нүур хууц гэх юм уу? Хамгийн чухал хүний одоо ондоошил гэж ярьдаг болчихлоо хүмүүс. Бидний ондоошил ерөөсө дуу хоолой хамгийн чухал юм байна гэж эрдэмтэд үздэг болж бид нар бол царай гэж боддог байтал дуу хоолой бол ялгаагүй бидний хамгийн чухал ондоошил биднийг илэрх би гэж хин бэ гэдгийг илэрхийлэх зүйл байдаг юм байна. За нэг бүр шинжлэх ухааны одоо аргаарч хүртэл баталсан байна л да. Олон хүмүүс дундаас хүний царайг таних бол хэцүү байдаг. Харин дуу хоолойг бол хүн маш сайн таньдаг юм байна. Тэгээ дуу хоолойг сонсчод хүнийг ийм хүн байдаг бахтай гэд бүх одоо дүр зургийн дотроо зурчдаг гэсэн санаа шүү дээ тий. Юу яадаг гэстэй нөгөө бүх хэрүүлийн 80% нь хоолойны буруу өнгөнөөс шалтгаалдаг гэж хэлгээд идэг тий. Тэгээ бас нэг холбоотой зүйл саяхан би нөгөө фэйсбүүкээр юу үзчихсэн чинь рил үзчихсэн чинь зөндөө олон цэцэрлэгийн хүүхдүүд дундаас ээж гэж хэлж байгаа өөрийнхөө хүүхдийг ингээд ээж нь буруу араас утсан тэгээ арталт нь нөгөө хүүхдүүд ингээд дарааллаад цувраад ээж гэж хэлж байгаа байхгүй. Тэгээ тэн дундаас өөрийнхөө хүүхдүүдийг таньж гинөө гэдгийг шалгасан юм байлээ. Нэг ч ээж алдаагүй. Хүүхдийнхээ хоолойны өнгийг маш сайн таньж ийн гэсэн үг. Ерөөсөө харин тийм хүний тарих энэ одоо хүний хоолойг таних зорилттой тарихны тусгай хэсэг гэдэг юм байна. Энэ яг дуу хоолойг одоо тодорхойлдог, боловсруулдаг тэр мэдээллийг тэгээ маш хурд хугацаанд буюу секундыг 3 хуваацанда тэнцэх хугацаанд хүний хоолойг
таньж амждаг гэж. Хоолоо сонсоод тэр ярьж ийн гэд хүний царайг ингэж харах ч бас тарих ингээд хугацаа зарцуулт юм л тэрнээс ч заримдаа хурдан дуу хоолойгоор хүнийг таньдаг гэж болно. За тэгээд ер нь бол бид нар өнгөрсөн магадгүй одоо хайртай дотны хүмүүсээ алдсан гэх юм уу нөгөө ертөнцид явуулсан энэ хүмүүсийн юуг нэг сонд юм бэ гэхээр дуу хоолойг нь хамгийн их сондгаа гэсэн судалгаа байдаг юм байна. Тэр нэг зүүдэнд хаяа ингээд ээж орж ирээд яриад ингээд санахаар сансан байдгийг ойлгодог. Ер нь л хүн хоолойг хүний хоолоогоор их чухал хэсгийг ингээд дотор үлдсэн байдаг гэх юм уу. За энэ утгаараа дээрэс нь манай продюсер хэлсэн бид нар ч одоо радиогийн хөтлөгчд бол дуу хоолоогоор мөнгө олж идэж байгаа. Амьдралаа залгуулж байгаа. Тэгээ бид нарт бол бас дуу хоолой гэдэг маш чухал юм байна. Бас бидний одоо радиогийн ажилчдын баяр гэж хэлж болох юм байна. За тэгээд сүүлд ингэсэн байна. MIT буюу Массачусетсын технологийн их сургууль Google хамтарж байгаад нэгэн судалгаа хийсэн. Хүний дуу хоолойноос ерөөсө 80% наривчлалтайгаар хүний царай, нас, хүйс бүх юм тодорхойлж болж байна гэж. Тэр дуу хоолой гэдэг бол бидний одоо бүр маш нарийн одоо юу гэх юм уу илэрхийлэл болж таард юм байна. Тэгэхээр өнөөдөр дуу хоолойны өдөр юм байна. Тэгээд ач холбогдлын бүгд иргэн санаад нэрээ би чинь ямар хоолойтой вэ? Нэрээ юу вэ гэж бодох өдөр юм байна. Манай найз аргууныг өстой их мэдлэгтэй ухаалаг залуу гэд крашлдаг гэсэн бид хэдийг та нар өглөөний нэвтрүүлгийг сонсоорой гэдэг гинэ. Энэ үнэ өглөөний нэвтрүүлгийг сонсож байгаарэ. За үнэ. Өглөөний мэндэ халгаануудаа сонирхолтой сэдв байх чинь та нарын хоолойг радиогоор сонсож байгаад дүрийг нь харахаар заримдаа зөрдөг гинэ. За шууд хэл энийг энэ зөрөөд байна. Токанус үрий дөрсгүй явж байхад би мөг прог царайлаг өндөр залуу гэж боддог байлаа гэнэ. Тэгэл крашлдаг л да гэсэн байна. Ер нь зүгээр зөрдөг юм биш үү те дуу хоолойноос. За тэгээд дуу хоолой нэг сонирхолтой зур мэдээлэл нь дуу хоолой 30 гарсан 40 гарсан ч гэсэн өөрчлөгдөж явдаг юм байна. Хөгшөрдөг юм байна дагаад. За тэгээд ялангуяа ингэдэг юм 2009 онд хийсэн судалгаагаар батлагдсан. Эрэгтэй хүмүүсийн дуу хоолой 30-аас 40 насаас цаашаа илүү шингэрэж явдаг юм байна. За энэ тестостерон бага одоо боловсруулж эхэлдэгтэй холбоотой эсэргээрээ эмэгтэй хүмүүсийн дуу хоолой бүдүүрэж явдаг юм байна. Энэ нөгөө цэвэршилттэй холбоотой. Тэгэхээр нэг нь зөрж шингэрээд нөгөөх нь зөрж бүдүрдэг юм байна. Нэрээ эмэгтэйчүүд ингээд нөгөө бага бахта маш гоё нарийн ийм хоолоогоор ярьдаг байж байгаад жоохон бүдүүрчдэг хандлагатай юм байна тий. Эрэгтэйчүүдийн нөгөө нэг хөнгөнсөн ийм хоолой бас алга болчдөг. Тэрнтэй холбоотой ах нэ шүү дээ. За тэгээд нэг асуудал нь дуу хоолой ч гэсэн энэ одоо булчин шүү дээ. Бид нар булчнаа ашиглаж ярьдаг. Энэ хоолой ч гэсэн хөгшөртөл юм байна л да. Тэр хөгшрөлтийг зогсоох аргууд бол гэж байдаг. Хэрвээ та дуу хоолойгоо хангалттай сайн ашиглахгүй, зөв ашиглахгүй хурдан хөгшрөлж явагддаг гэсэн юм. Тэр энэний эсрэг тэмцэх бас аргууд байдаг. Ингэсэн мэн өдөр болгон 5 минут гэдэг ингээд хүмүүст нь тийм дасгал хийж ивэл энэ дуу хоолойгоо ингээд халааж байгаа, халалт хийж байгаа арга юм л да. За мөн бас ус сайн тогтмол уух хэрэгтэй. Энэ хэрэгтэй гэдэг юм. Тэгээд цэгт суух, магадгүй хаяа дуулах гэж оролдох. Энэ бас дуу хоолойны дасгал гэсэн байна шүү. За тун сонирхолтой юм аа. Би л өөрийнхөө дуу бичиж аваа сонсохоор таалагддаггүй гинэ. Яста таалагддаггүй хүн байдгүй юм аа. Би бүр ингээд ер нь л ингээд өөрийнхөө юмыг ингээд радиогоор ямар ч их миний юмыг олдгийг шүү. Тэгэл явуулангууд хамаг бийж англаад одоо ч тасчиж анх ажиллаж гэж байгаа нэр. Өөрийнхөө хоолойсоос голцоо зайлаа гэл. Ямар тийм. Харин би ч нөгөө хамгийн анхны жил цаг өөрийн ихэнд юу яадаг гэсэн шүү дээ. Мэдээ уншдаг гэсэн шүү дээ. Цаг гол ингээ мэдээ унших гэхээс бүр ингээл яс хавталцаал идэг гэсэн. Хоолойдоо дургу. За ийм сонирхолтой өдөр байх нэ. Тэгвэл би ч олон хүний гонсоолсон доо гинэ мөг жаргасан. За манай мөг шар. Хоёулаа өнгөж л. За сонирхолтой гой комент зөндөө ирсэн байна. Улаанбаатар хотод 7 цаг 24 минут нэвтрүүлгийн хамтран ажиллагчаа танилцуулаад өргөжлүүлье. Бүтээлч оюуныг нийгмийн дэвшилт гэсэн урайтаагаар хүмүүнлэгийн ухааны их сургууль хамтран ажиллаж байна. За хүмүүнлэгийн ухааны их сургууль нийгмийн хариуцлагын хүрээнд 3 дахь жилд үн төлбөргүй 9-с 12 дугаар ангийнхны зам төлөв, ур чадвар, тохирох мэргэжлийн чиг баримжаагаа үн төлбөргүй тодорхойлуулад мэргэжлийн сэтгэл зүйчдээс зөвлөгөө авах боломжийг
олгож байгаа юм. За энэ үйл ажиллагаа яагаад чухал вэ гэхээр залуус мэрэгжлээ сонгохдоо хэн нэгний нөлөөнд орж сонгодог ийм явдал байдаг. Өөрт тохирох амжилт гаргах салбар мэрэгжлээ мэддэггүй шүү дээ, тий. Тэгэхээр үүнээс үүдээд сурч байгаа мэрэгчлээ сэтгэл хангалуун бос байдал үүсдэг. За ингээд сургуулийнхаа дундаас нь гардаг, орхидог, хайдаг тийм ээ. За солих гэх мэтчлэн жил алдаж байгаа юм асуудлууд үнэхээр их гардаг. За тэгээ ер нь хамгийн муухай нь гэх юм бол 4 жил сурчаад тэр мэрэгчлэрээ ажилдаггүй явдал байдаг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр эцсийн бүлэгт өөрийн дуртай хүсэжсэн чиглэлийн ажлыг хийж эхлэхийг хүсдэг ээ гэхээр энэ хугацаанд бол хамгийн багтаа ер нь бол нэг 5-6 жил алдсан байдаг тий. Энэ амар хайраа амьдралын 5-6 жил гэдэг чинь тий. Мэргэжил сонголт гэдэг бүр ингээ хамгийн чухал. Яагаад бас амьдралын одоо өдийн наснд 4-5 жил хямдхан бохгүй юу гэдэг. Яг одоо ингээ сүүлийн 18, 19 настай өөрийгөө бий болгож байгаа хамгийн сүүлийн одоо ингээ фундаментаа босож байгаа энэ үед маш чухал юм аа. Өөр мэргэжилд зориулаад тэр их цаг хугацаа, илүү үнцэнтэй цаг хугацаа өөр мэргэжилд зарцуулна гэдэг бол одоо харамсалтай. Тэгэхдээ яг одоо биднэрт бол миний ойр тайранд бол олон жишээ байдаг. Мөс эдийн засагт орчоод сүүлд нь барилгын инженерээр сурцсан. Би одоо ингээ эргээ бодож би өрнө гэхдээ залуугаасаа радио хөтлөж гэсэн. Гэмитгүй. Ерөн зөвөр ингээд юу л гэдэг юм бэ? Хүний онцлог гэдэг бол онцлог л гэдэг юм байна. Тэр онцлогоо олж тодорхойлох нь чухал. Бид нар болохоор ингээд намайг байхад ийм ажил хийхээр илүү хүн хийдэг гэд. Ингээ ямар ч баримжаагүй ингээд сонгодог байсан. Ер нь манай үед ч тэгж зөвлөдөг тийм институт гэх юм уу байгууллагууд байдаггүй байсан. Гэтэл хүмүүнлэгийн ухааны их сургууль үнэхээр яг Монголд ийм нүдэ болсон гэх юм уу цагаа болсон гайхамшигтай сайхан анги эхлүүлж байгаа юм байна. За та очоод өөрийнхөө онцлог, өөрийнхөө ур чадвараа тодорхойлуулад хүнлэнгийн мэргэжлийн хүнээр та өөрийнхөө мэргэжил сонголтын дээр үн төлбөргүй одоо зөвлөгөө авах болох шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээ эцэгчүүд нь ч гэсэн дагуулад очих юм бол энэ бол хүүхдийн амьдралд оруулж байгаа маш том хөрөнгө оруулалт гэж хэлж байна. Тэгээд ер нь бол хүүхдүүд ингээд өөрийнхөө хүслээр сургуулаа дундаас нь хайхаас илүүтэй эцэг ихт нь маш их харамсалтай байдаг шүү дээ. Эцэг их нь нөлөөсөөр байгаа сонгуулсан гэтэл хүүхдэнд сурж өгдөө дундаас нь хайхаар эцэг ихт нь маш хэцүү байгаад байдаг. За тэрийг мэдрэхгүй тул бид нар яах нь вэ гэхээр хүүхдийнхээ ур чадвар яг ирээдүйд ямар мэрэгжил эзэмшиж болох нь вэ? Ямар мэрэгжил эзэмших юм бол илүү хол явах вэ гэдгийг нь энэ одоо мэрэгжлийн газар очоод мэргэжил сонголтын тестээр бүглүүлэх нэ. За тэгэхээр яах вэ гэхээр энэ жилийн үед бол 1-р сараас эхлээд ерөнхий боловс сурлалын төгсөх ангийн сурагчид бям гараг бүр сургуулаараа хүмүүнлэгийн сургууль дээр очиод мэргэжил тодорхойлох тест өгөөд хүмүүнлэгийн сургуультай танилцж байгаа юм билээ. Тэгээд 4-р сарын дуустал сургуулаараа хамрагдах цаг авах хуваар нь дүүрсэн байгаа юм байна. За тэгвэл 5-р сарын 10, 17, 24, 31-ний бям гараг бүрийн 10-аас 16 цагийн хооронд энэ үйл ажиллагаанд хамрагдах боломжтой. Анги хамт олоороо ирэх бол заавал урьдчил цаг авах хэрэгтэй гэж хэлээ. Тэгээд мөн өмнөх жил хамрагдчихсэн хүн дахиж хамрагдчих болно. Анги хамт олоороо хамрагдахыг хүсэх юм бол 7711 15 тик гэдэг дугаарлуу заалгаад дотор холбоороо орчин тэнгуут 1 гэдэг дугаарт бүр илүү нөгөө наривчилж ороод тэгээ холбогдож цаг авах юм лээ. За баярлалаа. За баярлалаа маань нэвтрүүлэгтээ бүтээлч оюуныг нийгмийн төвшөлт гэсэн урайтаагаар хүмүүнлэгийн ухааны их сургууль хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За энд нэг генетик комментс унших. Анжаагийн хоолойнд дурлаад фейсийг нөхөж үзээд за уучлаарай болсон гинэ. Тим найз манайд надад байна гинэ. Өөрт нь хэлээд бөө инээдэн болсон гэж. Энэ яагаад бид нар өөрийнхөө хоолойг хүндлэнгөөсгүй бол янз янзын өөр газар сонсох эвгүй байдаг гэхээр бусдад одоо сонсогдож байгаагаа бид нар сонсч мэдгүй. Бид нар чинь хоолойноос гарч байгаа ясны дөргөлтөөр дамжаад арай өөрөөр сонсоод байдаг юм л да. Тэгээд насаараа сонссон болохоор өөрийнхөө хоолойнд ингээ ийм л хоолойтой дасцсан байдаг. Тэгээд зөрүүлээд хүндлэнгөөс сонсохоор шал өөр танихгүй хүнийг сонсож байгаа юм шиг. Тэгээд тэр зөрүү нь бид нарыг их тухгүй тулаад байдаг гэсэн байна. За дараагийн болон руугаа оръё. За дараагийн болон руугаа орохоос өмнө Ариунаас би нэг юм асуумаар байна. За чамайг ингээ гудамжинд явж исэн чинь нэг 8-9 насны тэгээ гэрээсээ гараад удацсан байрын нэг юм хүүт харлаа л да. Ер нь жоох юм юу хуцсан урууд орой харагдаж байгаа хоолойдоггүй баймаар нилийн турхаа гэдэг ч юм уу тий. Тэр хүүхдээс чи хамгийн түрүүнд юу гэж асуух вэ? Юу гэж асуух вэ? Надаас зориод ирэх юм уу? Надаас таарлаж байгаа л да. Таарлаад одоо тэр хүн хүүхд надтай харьцахгүйгээр би зүгээр санаа зовоод асуух болов. Ер нь харьцаж байгаа тоор ингээд ямар нэгэн байдлаар ингээд чи тэр хүүхдээс ингээд ямар нэг юм асуух болвол асуух шаардлага гарвал юу гэж асуух бол? Ээж аав нь хайцсан л их баг та. Тэгэж асуух бах тий. Тэгээ тэр хүүхд юу гэж хариулна гэж өнөөдөр яаж байгаа энэ хүн. Аав нь хайцсан гэж асуух юм бол манай аав нас орсон гэж хэлнэ. Ээж нь хайцсан гэх юм бол манай ээж сэтгэц мэдрэлийн эмнэлэг твтэж байгаа гэж хэлнэ. Тэгэхээр ингээд
өнөөдөр ярих байгаа түүх бол жоохон гунигтай. Тэгээд ийм сонин гунигтай амьдрал байж болт юм уу гэж бодмоор. Гэхдээ энэ хүн бол шүү дээ, биднэрт инедми киноны хаан гэдгээр мэддэгдэг Чарли Чаплин юм байна. Бид нар Чарли Чаплин гэдэг нэрээр мэднэ. Гэхдээ бүтэн нэр нь бол баг Чарльз Спенсер Чаплин гэдэг энэ хүн. Тэгээ 1889 оны 4-р сарын 16-нд Английн Лондон хотод урлагийн гэр бүлд төрсөн. Аав нь алдартай дуучин юм билээ, Чарльз Чаплин. За ээж нь бол тухай үед дуучин жүжигчнэр ажилладаг байсан ч гэсэндээ хараахан амжилтанд хүрч чадаагүй юм Хана гэдэг эмэгтэй. Ээж нь аавтай нь гэрлэхдээ дагвар хүүтэй байсан юм билээ. Тэгээд аль биесээр гэр бүл болонгуудаа төрсэн анхны хүүхэд нь Чарли гэж хэлж болно л доо. Чарлийн баг нас бол үнэхээр гунигтай. Тэгээд бид нар ингээд түүнийг инээдтэй төрхөөр нь киног нь үзэл энэ угаасаа инээдтэй гэж ингэж төсөөлдөг боловч яг энэ төрхийнхөө цаана маш олон зүйлийг нуусан, хүнд амьдралыг туулж өнгөрүүлсэн юм хүн юм байл л дээ. Тэгэд хамгийн гол нь энэ хүн баг насаа хэцүү байлаа гэд нэг тийм бууж өгөөгүй, онцгой авьяас төсвөр хатуучлаараа бүхнийг даван туулсан юм гайхалтай түүхий эзэн гэж хэлж болно. За аав ээж нь Чарльзыг 2 настай байхад салсан. Тэгээ аав нь архинд ороод Чарлиг 12 настай байхад нас барсан юм билээ. Архинд ороод ээжээс нь салангуудаа бүр огт хүүхдүүдтэйгээ харилцаагүй ийм хүн. Харин ээжийнх нь жүжиглэх авьяас хүүд нь дамжсан. Гэхдээ ээж нь хоолоогоо гэмтээсэн. Тэгээд нөгөө дуулж жүжиглж мөнгө олдог хүн хоолоогоо гэмтээжингүүд ямар ч ажилгүй болох нь ойлгомжтой шүү дээ. Тэгээд хүүхдүүдээ асарч чадхаа болсон гэж хэлж болно. Ингээд Чаплин болон түүний ах Синди Чаплинаар багаасаа гудамжинд гуталчин хийж зарим өдрүүдэд үнэхээр азтай өдөр байх юм бол хоногийн хоолтойгоо залгадаг байсан ийм төвхтэй. Ээж нь ажиллаа хийж чадхаа болоод нөхрөөсөө салаад нийгмийн байр байдлаас болоод ер нь сэтгэл нь өвдсөөр байгаад тэгээ амьдралынхаа сүүлийн жилүүдийг сэтгэл мэдрэлийн эмнэлэгт өнгөрүүлсэн гэж хэлж болно л доо. Тэгээ энэс гадна ээжийг нь зовоож исэн бас нэг зүйл байсан. Энэ юу гэхээр Чарлид дүү төрүүлж өгсөн юм байна лээ. Гэхдээ энэ өөр эцгийн хүү байсан. Тэгээд шархлуулаад байсан зүйл нь юу вэ гэхээр өөр эцэгтэй буюу тэр дүүгийнх нь аавыг Лео гэдэг байсан. Тэгээ аав нь тэр өөр эцэгтэй дүүг нь аваад явчихсан бэлээ. Тэгэхээр ээж нь бол сэтгэлдээ тийм мартагдчихгүй том шарах үлдээгээд 3 хүүгийнхаа хамгийн багаас нь гагцсан гэж хэлж болно. Тэгээд энэ дүүн 30 жилийн дараа Чарлиг амьдрал дахиж гарч ирэх юм хэлээ л дээ. За нэвтрүүлгийн гэмжээ ажиллагчид танилцуулаад өргөжлүүлээ те хоёлаа. За тэгээ. Тожигнох дууг март орчныг мэдэр дуу чимээгөө Монголын төлөө ураад бат хүлэг авц сервис дэмжиж ажиллаж байна. Тожигнох дуу чимээ нь машины явах хэд ангийн эвдрэл гэмтлийг илтгэдэг. Харин эвдрэл гэмтэл нь альва осол аваар асуудлын шалтгааны эхлэл болдог. Ийм учраас автомашинтай холбоотой хүн бүрийн аюулгүй байдлыг ханган ажиллахыг бат хүлэг авц сервисийн ажил болгож тожигнох дуу айна эхлүүлээд байна. За тус саяны хүрээнд рүүлийн аппаратын засвар 10%, амортизатор худалдаа 10%, машины доторлогоо битүүмж дуу дарах үйлчилгээ 10% болгож хямдруулж байна. Та өөртөө ойрхон салбарт хандаж цаг авах шаардлагагүйгээр үйлчлүүлээрэй. Утасны дугаар 7777 7728 7777 7728. За баярлалаа. Дэлхийд өнөөдөр нэвтрүүлгийг бат хүлэг авц сервис дэмжиж ажиллаа. Тэгээ Чарли бага насныхаа тухайд дурсаж бичгтээ ингэсэн байна. Бидний амьдрал хэтэрхий ядуу байсан болохоор би ядуурл гэж юу гэдгийг мэддэггүй байсан. Хүүхдээс учраас зовлон амархан мартаж чаддаг байсан баха гэж ütсэн байт юм билээ. Тэгээ ер нь бол нөгөө нэг ээжийнхэн сэтгцийн эмнэлэгт хэвцэн онш нь тэмбүү болон тэжээлийн дутагдлаас үүдэлтэй сэтгцийн эмэгтэй болсон гэдэг юм онш. Тэгэхээр тэжээлийн дутагдлаас гэдэг нь эдний гэр бүл үнэхээр хоол хүнсгүй хүүхдүүд нь тэр өлбөн зүлбэн хондог байсан ийм үеүүдийг 2 хүү давж гарчээ гэж хэлж байна л да. За ингээд ээж нь эвлэгт хэвтсэн асрах хөнгөө болсон 2 хүү асрамжийн газарт очихоор болсон. Энэ үед Чаплин дөнгөж 9 настай байсан байна. За энэ хүртэл түүний туулж өнгөрүүлсэн зүйлс бол маш олон ахтайгаа нийлээ сонин тараана, хэвлэлийн үйлдвэрт ажиллана, бичиг хүргэн, үйлдвэрт ажиллана, хувцас сугаана, 2 хүүд ийм хоолгүй онжсэн маш олон өдрүүд байгаа. Тэгээд ээж нь сэтгцийн эмнэлэгт хэвтэж байгаад эмчлүүлээд нэг удаа гарч ирсэн юм билээ. За. Тэгээ энэ хооронд асрамжинд байсан хүүгүүд ээжтэйгээ дахин амьдарч эхэлж байгаа байхгүй 18 сарын дараагаар. За. Тэгээ мөн энэ хугацаанд ах нь тэнгисийн цэрэгт татагдаад тэгээж Чарли ээжигээ харж үлдэх шаардлагатай болж байгаа. Би юм уу та ээжигээ. Хэдтэй байсан юм бол тоо хөргий. Чарли 9 настай байсан гэж уйсан. Яа, 9 настай ах нь явчихна ээжигээ харах 9 настай. Одоо өрхийн тэргүүн болж байгаа гэсэн үг шүү дээ. Яг үнэ. Тэгсэн ээжтэйгээ хамт амьдарч исэн чинь ээжийнх нь би гинт муудаад нөө сэтгцийн өвчин ингээд жоохон газар аваад тэгээд ээжигээ эмнэлэгт хүргэж байгаа юм л та. Тэгээд ээжигээ эмнэлэгт хүргчингүүд гэртийн нөхдөд чинь ганцаараа үлдчихэж штэ тий. Тэгээд энэ хугацаанд бол маш олон ийм
даарч бийж хонсон өдрүүдийг за дээрэс нь хоолгүй хонсон өдрүүдийг ингээд өнгөрүүлж байтал азар ах нь цэргээс ирсэн. Тэгээд Чарли ингэж аврагдсан байдаг түүхтэй юм билээ. Энэ хугацаанд бол Чарли хоолгүй байсаар агаад бүр ингэ эцэж туйлдаад нэлээд ийм хоол ижилийн дутагдалд орсон байсан гэдэг. Тэгээд Чарли хожим өөрөө дурсаж хэлэхдээ ядуурл бол миний багш байсан. Гэхдээ би хизээж баяр баясгалаа гээж байгаагүй гэж хэлсэн байт юм билээ. Энэ дунд харин тэр нөгөө хүүхдийн баяр баясгалаа гээж байгаагүй гэдэг нь яг юу гэсэн үг юм гэхээр Чарли багасаа л урлаг тайртай юм хүү байсан. 5 настай хахад нь ээж нь нэг удаа өвдсөн юм байна л та. Гэхдээ ээж нөгөө нэг тухайн үед чинь хоолойгоо гэмтээгөө дуулж бүжгэлдэг байлаа штэ. Тэгээ бяцхан хүү Чарли ээжигээ орлоод 5 настайдаа тайзан дээр гарч дуулж исэн гэдэг. Тэгээд ерөнхийдөө тэр нөгөө нэг бяцхан мөртлөө хевлүүхэн дуулж байгаа хүүг үзэгчд маш найрсаг халуун дулаа хүлээж авсан нь 5 настай хүүхдийн сэтгэл зүйд урлаг гэдэг ийм гоё юм байна. Бусад хүмүүсээр хүлээмжшүүлэх гэдэг ийм гоё юм байна гэдэг ийм сайхан мэдрэмжийг төрүүлсэн гэдэг. Тэгээд Чарли жүзэг үзэхээрээ ер нь энэ орчлонгоос тасарчдаг ямар нэгэн гайхалтай зүйл өөрийг нь хүлээж байгаа юм шиг мэдэрдэг байсан гинэ. Тэгээ ийм болохоор багасаа л ер нь би урлагийн хүн болох юм байна гэдгийг өөртөө суулгасан гэдэг. За ингээд Чаплин эцгийнхаа танил талаар дамжуулж агаад Ланкаширийн 8 хүүгүүд гэдэг нэртэй юм жүжигийн хамтлагт хэлсэж байгаа. Тэгээ 1899-с 1900 онд Английн тайзуудаар аялан тоглолт хийж эхэлж байна л та. Тэгээд ерөөхдөө өөрөө тийм туйлын их хөдөлмөрлсөн тиймээс үзэгчдэд нэлээх таалагдсан гэдэг юм лээ. Тэгээд үзэгчид түүнийг хараад яг юуг нь илүү хүндэлж ин гэхээр бүжиг гэхээс илүүтэй инээдмийн яг тийм үзүүлбэр үзүүлж байгаа хэсгүүдэд нь маш их татагдаж, маш их инээдэг байсан гинэ. Тэгээ энэ түнд уран болж байгаа. Тэгээ Чаплин энэ хугацаанд сургуулаа үргэлжлүүлэн явж исэн чи 13 настайдаа сургуулаа бүрэн орхиод 14 настайдаа Лондонгийн нэгэн театрын агентлагт бүртгүүлж байгаа юм л да. Ер нь урлагийн хүн болно гэж шийдсэн. Агентлагийн захирал Чаплиныг маш ирээдүйтэй гэж хараад тэгээ түүнд анхны дүрийг нь өгсөн нь сонин зардаг хүүгийн дүр байжээ. За ингээд дүр бүтээж эхэлж байгаа. Дараа нь жүжигчин Хари Артур Сентбери гэдэг юм хүн түүнийг Шерлок Холмсын жүжигт Билли гэдэг юм зарцуугийн дүрд тоглуулахар сонгосон байна л да. Тэгэд энэ жүжиг тоглож байгаад англиар 3 удаа юм аялан тоглолт хийсэн юм байна. Тэгсэн энэ тоглолтын бүх жүжигчид дундаас Чаплин маш өндөр үнэлгээ авсан. Тэгээд Чаплиныг ерөөхдөө хүмүүс энэ аюу авьяаслаг хүү гарч ирж ийн гэдгийг мэдсэн. Тэгээд Лондонгоос нэгэн юм урлаг ирсэн байна л да. Энэ ямар урилга вэ гэхлээр Шерлок Холмсын жүжигийг тайзнаа амьлуулсан алдартай жүжигчин Уильям Жилеттэй хамт тоглох юм урилга ирж байгаа. Өөрөөр хэлэх юм бол энэ тийм тайзан дээр гэсэн үг. Том тайзнууд дээр энэ хүнтэй хамт дүр бүтээх юм урилга ирж байгаа. Өөрөөр хэлэх юм бол эн чинь болохоор яг тийм нөгөө зүгээр жижиг театрынхан энэ тэнүүгээр яваал ингээ аялан тоглолт хийгээд байгаа шүү дээ. Гэтэл яг энэ жүжигийн анх тайзнаа амьлуулсан гол дүртэн тоглож исэн жүжигчин хэнийг Чарлиг анзаараад чи надтай тоглоо гэж урьж байгаа нь энэ гэсэн үг. Тэгээ Чарли өөрөө энэ бол Тэнгэрээс ирсэн мэдээ шиг байсан гэж хэлсэн байт юм билээ л дээ. За ингээд шинэ хамтлагт ороод ах Сиднейтэйгээ хамт Repairs гэдэг ийм нэртэй хошин үзүүлбэрийн багт ороод хамт аялан тоглолт хийгээд 1906 оны 5 дугаар сард Кассе циркус нэртэй ийм хүүхдийн варieté хамтлагт ороод олон алдартай инээдмийн үзүүлбэр үзүүлээд түүний од болох гараа эхэлж ийн л та. Тэгээ 1907 оны 7 дугаар сар гэхэд 18 настай Чаплин аль хэдийн чадварлаг инээдмийн жүжигчин болсон. Тэгээд ганцаарч асан шоу тоглох хэмжээнд ийм хүрсэн од болсон хүмүүс танигдсан байна л та. Тэгсэн ах тэр нүүнэ Сидней гэдэг байгаа нь бас жүжигчин 1906 онд Фред Карногийн инээдмийн алдартай хамтлагт хэлсэн юм байна. Энэ Фред Карно гэдэг хүн тухайн үед бол яг энэ баг бүрдүүлээд аялан тоглолт хийж байгаа энэ хүний энэ багийнх нь нэлээд алдартай байсан юм билээ л дээ. Тэгээд 1908 он гэхэд гол жүжигчдийн нэг болсон ах нь ингээд нөгөө дүү нь бол хараахан энэ театр баг хамт олонд орж чадаагүй учраас дүүгээ дэрэгдээ авахыг хүсээд тэгээд дүүдээ туршилтын тоглолтод оролцох боломжийг ах нь гаргаж өгсөн юм билээ. Тэгсэн чинь нөгөө Карно гэдэг хүн бол эхлээд ингээд Чарлиг багт нь орё, туршилтын тоглолтод орё гэхэд ер нь нэг тийм жоохон эргэлзээд за энэчтэй гэж ингэж бодож исэн. Гэхдээ Чарли Чаплин эхний шөнөөл буюу хамгийн эхний үзүүлбэр дээр л үзэгчдийг гайхшруулж чадсан, өөртөө татсан. Тийм учраас шууд гэрээ байгуулсан байт юм бэл. За ингээл ерөөхдөө Чарли Чаплин гэдэг хүний дэлхийд даяараа мэдих гол суурь болж юм л та. Тэгээд Чарли өөрийнхөө одоо бидний нөгөө бүтээсэн дүр байдаг штеп ингээм алдартай таяг барьсан том готлон өссөн те энэ дүрийг яг яаж бүтээсэн гэхээр өөрөө зохиосон байдаг. Тэгээд энэ дүрийн хадлаар ингэсэн байдаг. Бүх зүйлийг эсрэг тесрэг болгохыг би хүссэн гинэ. Том өмдөн том пижак нь барив. Малгайн жижигхэн гутлан том. Нүүрний илэрхийлийг халахлахгүй байхын
тулд тэгээ дээрэс нөгөө нэг юм насаа ахмиг харагдуулахын тулд би жаахан сахал нэмчихсэн. Тэгээд энэ дүрийн тухай ямар ч төсөөлөл надад байгаагүй. Тэгсэн мөртлөнгөөсөө би энэ хуцаа өмсөд тайзныг гарахаар миний дотор шал өөр хүн амилчдаг гэж энэ дүрийнхээ тухай ярьсан билээ. Тэгээд Чарли Чаплины хувьд бол яг хуу эрэг талаас нь ярих юм бол юм байна. Гэхдээ сөрөг талаас нь ярих юм бол бас олон зүйлүүд бол энэ дээр ажиглагддаг. Яагаад гэхээр түүний гэрлэлттэй холбоотой түүнийг бол нэг хэсэг үнэхээр их хэвлэл мэдээллийн бай болгож исэн ийм зүйл байт юм бэлээ. Яагаад гэхээр өөрөөсөө олон насаар дүү хүмүүстэй гэрэлдэг. Амьдралдаа 4 удаа гэрэлсэн байдаг 11 хүүхэдтэй. Тэгээд энэ 4 гэрэлтэнд дөрүүлээ өөрөөс нь маш олон насаар дүү ийм гэрлэлт юм байлээ. Хоёул хамтран ажиллагчаа танилцуулж хэлүүлэх үү. За тэгээ. За манай нэвтрүүлэгтээ дижитал зээлийн үйлчлэгийг нүд ирмэхийн зуур Simple хамтран ажиллаж байна. За Simple гэдэг аппликейшн бол зээл авахд хамгийн амархан ийм аппликейшн байгаа. Simple-д хандаад уян хат нөхцөлтөөр 30 хүртэлх сая төгрөгийн зээлийг нүд ирмэхийн зуур авнаа. За нүд ирмэхийн зуур гэдэг нь юу хэлээд байна гэхээр ерөөсөө 5 минутын дотор авах боломжийг хэлж байгаа тийм ээ. За энэ Simple гэдэг аппликейшны давуу талууд нь яг юу вэ гэхээр ийм байгаа. Зээлийн олголтын шимтгэл тэг. Бид нар зээл авахаар ингээд 1% шимтгэл ч юм уу тэдэн шимтгэл ингээд шимтгэл төлөөд идэг. Гэтэл Simple-с зээл авах юм бол та ямар шимтгэл төлөхгүй гэж ойлгож олно. Зээлийн доод хэмжээ 100 мянга бол зээлийн дээд хэмжээ нь 30 сая төгрөг хүртэлх зээл байгаа. За энэ бол зөвхөн дижитал зээл гэдэг өнөөдөр ярьж байгаа зээлийн хувьд Simple дотор маш олон төрлийн зээлүүд байгаа шүү дээ тийм ээ. Тийм. За тэгэхээр мэдээж хэрэг хамгийн эхлээд та Simple гэдэг аппликейшнийг татаад авах хэрэгтэй. За тэгээд Simple-ийн харилцагч болж бүртгүүлнэ. Дижитал зээлийн эрхээ тодорхойлуулна. За хэрэглээний зээлийн гэрээг нэг удаа байгуулад за хэдэн ч удаа инхүү зээл авах боломжтой болно. Зээл олголтын шимтгэл тэг байдаг. За зарим газрууд бол их үнэтэй байдаг бол Simple-ийн зээл олголтын шимтгэл гэж бол байхгүй. Гэхдээ зээлийн доод дээд хэмжээ гэж байгаа. Доод хэмжээ нь 100 мянган төгрөг бол зээлийн дээд хэмжээ нь 30 сая төгрөг юм байна. За энийг бол та өөрөө тодорхойлуулж иж аавн тэ. Энэс гадна бас нэг гой зүйл байгаа нь одоо ингээд нөгөө нийгмийн даатгал төлдөггүй хүмүүс байгаа шүү дээ тийм ээ нийгмийн даатгалын шимтгэл. Тэгэхээр ийм хүмүүс зээл гарах магадлал маш бага байдаг. За тэгвэл Simple-с микро зээл гэдэг ийм бүтээгдэхүүнийг гаргасан байна л та. За энэ зээл яа гэхээр нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй байсан ч хамаагүйгээр сүүлийн 6 сарын дансны хуулгаа оруулаад 2 сая хүртэлх зээлийн эрхийг шалгаж болох юм байна. Тэгээд таны дансны хулгамнаас чинь шалтгаалаад дээдлэх хэмжээ нь 2 сая хүртэлх ийм зээл гарна гэсэн. Тэгэхээр яг яаралтай тохиолдолд 2 сая төгрөг чинь бас боломж юм шүү дээ. За мөн нэмж хэлэхэд зөвхөн шаардлагатай үедээ л зээлийн үйлчлэгээ авч авсан зээлээ ухаалаг зарцуулаарай гэж дамжуулсан байлээ шүү. За тэгэхээр Facebook хуудсыг та дагараа Simple гэдэг тавиад аль бисны Facebook пэйж нэгээ лайк тараа дэлгэрэнгүй мэдээллийг авч болно. Мөн Simple Zig маань гэдэг аль бисны вебсайт нь байна. Утсаар мэдээлэл авъя гэвэл 1828 28 за шууд туслагатай хотлайнд холбогдох утасны дугаар нь 1828 28 байна. Манай нэвтрүүлэгтээ дижитал зээлийн үйлчилгээг нүд ирмэхийн зуур хүрээтэй Simple хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа. За Чарли Чаплины нөгөө 4 гэрэл дундаас би хамгийн анхны гэрэлтийг нь зүгээр сонирхолтой байдлаас дэлгэрүүлээд хүргэчихье гэж бодсон. 4 дахь гэрэлтийн талаар өөр нэвтрүүлгээр ярьсан юм шиг үлээ. За анхны гэрэлт нь бол Харрис гэдэг ийм эмэгтэй байсан. За энэ болохоор 1918 оны 9-р сард тухайд 16 настай байсан жүжигчин Харрис жирэмсэн болсон гэд Чарли Чаплинд хэлсэн юм билээ. Тэгээд тухайд Чаплин олон нийтийн шуугинаас зайлсхийгээд Лос Анжелест нууцаар гэрэлсэн гэдэг 16 настай охинтой. Тэгээд удаагүй энэ жирэмсэлт нь худлаа болгон тогтсон. Гэхдээ нөгөө Чарлиг хувьд бол энэ гэрэлтийг уран бүтээл саалтуулж гинэ гэж үзээд ерөөхдөө энэ хоёрын хооронд харилцаа муудаад тэгээд Харрис удалгүй энэ маргаанаас удалгүй жихнээсээ жирэмсэн болсон. Тэгээд 1919 оны 7 дугаар сарын 7-нд хүү Норман Спенсер Чаплиныг төрсөн. Гэхдээ энэ хүү бол нөгөө төрөлхийн гажигтай байсан учраас төрснийхөө дараа 3 хоноод нас орчихсан юм билээ. Тэгээд энэ эмнэлт үйл явдал за түүнчлээд ийм өөрийнх нь хүнд бага нас түүний дараагийн киног хийхэд нэлээд хүнд түлхэц болсон гэдэг энэ дараагийн кино гэдэг нь Кид гэдэг нэртэй кино илээ л дээ. Тэгээд тэдний гэрлэлт 1920 оны 4-р сард дуусар болж байгаа юм л та. Тэгээд Чаплин хожим өөрөө дурсаж өчгтэй бидний зан авир өөрчлөгдөж эвлэрэх ямарч боломж байгаагүй гэсэн бэлээ. Тэгэхээр гих мэдчлэн түүний 4 гэрэлт бол дөрүүлээ өөрөөс нь маш олон насаар дүү ийм хүн байсан. Тэгээд эннээсээ болоод маш их хэвлэл мэдээллийн бай болж исэн хүмүүсийн дунд нэр хүндээ алдчихсан. За энэс гадна улс төр тороцолдож байгаа нэг өөрийнх нь үзэл бодлыг илэрхийлж байгаасаа болоод бүр ингээд түүнийг коммунист гэж үзээд за сүүл рүүгээ эх орноосоо
гар гэж шаардсан юм байдаг. Тэгээд эх орноосоо гараад юунд Англид цөллөгт амьдарч исэн, баг 20-од жил шахуу цөллөгт амьдарч исэн гэдэг. Тэгээд Америк нэгдсэн улсад энэ хугацаанд цорын ганц хуудаа ирсэн байдаг буюу 1972 онд Оскарын хүндэтгэлийн шагнал авахар ирсэн байт юм билээ. Тэгээ ингээ бүр 20 гаруй жил цөллөгт байж агаад цөллөгт шахуу штэ энэ чинь ер нь бол тий. Тэгээд ингээд шагнал авах гээд Америк нэгдсэн улсад ирээд Оскар дээр ингээ шагнал гардж яхад нь үзэгчд босоод 12 минутын турш алга ташсан байт юм билээ. Түүний кино урлагт оруулсан хувь нэмрийг үнэлж ин гэсэн үг л дээ. Тэгэхээр академийн кино наадмын түүхэнд ийм урт алга ташилт болж исэн тохиолдол маш цөөхөн байдаг. Энэ цөөхөн тохиолдлын нэг нь Чарли Чаплин гэж хэлж болж байна л доо. За нэг иймэрхүү түүхтэй яг өмнө өөр нэвтрүүлгүүдээр ярьж исэн баг. Гэхдээ бага насныхан түүхийг илүү их онцлоод ярихыг хүслээ. За дэлхийд өнөөдөр нэвтрүүлэг үргэлжилж байна. Дэлхийн түүхэнд энэ өдөр ямар үйл явдал болж исэн бай тухай ярьдаг. Тэгээд 2014 он буюу 11 жилийн яг энэ өдрөлөө бид нар буцаж очих шаардлагатай болсон. Энэ өдөр өчигдөр Титаник живсэн. Энэ 4 сарын яг дундуур одоо олон онгоц живд юм байна. За тэр олон онгоцны хамгийн зүрх шимшмээр үнэхээр ингээд сэтгэл өвдмөр үйл явдал болсон. Өмнөд Солонгос руу бид нар очих гэж байна. Өмнөд Солонгосын Сеул гэдэг одоо онгоц яг 2014 оны 4 сарын 16-нд живжсэн байна. Энэ одоо яг одоо онгоцны живлтээс болоод 304 хүн нас орсон. Гэхдээ ихэнх нь хүүхдүүд байсан гэдэг нь бүр үнэхээр зүрх шимширэн. Гэхдээ энэ хүүхдүүд нас орсондоо энэ асуудал тийм сенсацтай юм биш ээ. Энэ асуудлын яг түүхийн сонсох юм бол та магадгүй уурлан, бухимдан, ойлн бүр ингээд үнэхээр тийм харамсалтай тийм үйл явдал болсон. Тэгээд хин нэгнийг бүр барьж аваад зодчмоор юм шиг санагдахаар тийм үйл явдал болж исэн. Энийг санаж байгаа хэ тэ. Нөгөө юутай дайнтай холбоотойгоор цогтгож байгаад ийм болчлоо тийм. Аагүй. За би одоо ярьж байгаа. За бүгдээрээ энэ тэгвэл өдрийг эргэн саная. Сеул гэдэг ийм онгоц байна. За энэ ингээд Өмнөд Солонгосын юунаас Сөүлээс Инчоноос Чежүү хүрэх юм зорилготой байдаг. За энэ Сеул гэдэг онгоц ууг нь бол ихэнхдээ ачаа бараа зөөд юм байна. Нийт орлогынхоо 75% нь ачаа бараанаас олдог. Гэхдээ тэрийгэ дүүргээд бас хүн зөөдөг байсан махна. За ингээд Өмнөд Солонгосын Ахлах ангийнхан ингээд хаврын баяраа тэмдэглэх бидний хувьд одоо тэрэлж очиж зугаална гэдэг шиг нэг тийм очдөг нэг газартай. Ингээд 16 настай хүүхдүүд энэ дотор одоо ороод суусан байгаа. 300 гаруй хүүхэд нь яг энэ Данвон гэдэг сургуулийн одоо ийм хүүхдүүд байсан. За энэ 4 сарын 15 буюу өчигдрийн 9 цагаас Инчоноос гараад энэ Солонгосын баруун эргээр нь буюу дагаад ингэж явж байгаа энэ хүүхдүүд 14 цагийн турш явж байгаад өглөө 4 сарын 16-нд өглөө 8 цаг 49 минутанд за бүх асуудал одоо нурж эхэлсэн. Энэ дотор байгаа хүүхдүүд одоо 4-8 цаг 40 минут хүртэл одоо ингэж юу ч болоогүй юм шиг өглөөний цагаа уужгаад зарим нь орноосоо ирээгүй байсан. За ингээд ахлахууд нь одоо онгоцны ахлахууд нь ямар шийдвэр гаргасан бэ гэхээр явдггүй 7 одоо ингэж байгаа 11-12 км-ийн татуу замаар Монголын болон одоо хоолоогоор явах шаардлагатай гэдэг тэргээр явж хагаад за тэр нь бас нэг тийм жоохон манайхаар бол Бермудын гурвалжин гэж ярьдаг шүү дээ. Очихоор нэг тийм осол гарч гад байдаг. Тийм аюултай газараар явж хагаад энэ онгоц ингэсэн байгаа. 15 градус эргэсэн гэж байгаа. Огцон. За онгоц бол яаж иргэдэг бүгдээр сайн мэдгүй гэж магадгүй. Онгоц ингэдэг юм байна. Онгоц эргэхдээ 5 градусаар л үсрээл ирэх боломжтой байдаг гэж. 5 градус. За яагаад ийм байгаа вэ гэхээр энэ онгоц өөрөө зөвшөөрөгдсөн хэмжээс 2 дахин их ачаа тээсэн байсан. Ачаа тэхтэй 200 машин тээсэн байсан. 200 машин. Машинуудаа бэхлээгүй байсан. За нэг асуудал. Хоёрдугаарт балласт буюу тохиргооны тэнцвэржүүлэгч ус гэж байдаг. Бүх ус онгоц дотроо ус заавал хийж хүндийн төвөө доошоо балихгүй болдгоо. Хүндийн төвөө дээшээ байвал амархан унчин шүү дээ. Тийм учраас ус дүүргэх ёстой. Ийм их ачаатай байхдаа 2000 тонн ус хийх ёстой. Одоогийн бол балласт ус буюу энэ тохиргооны тэнцвэржүүлэгч ус нь 500 литрийг л хийсэн байсан байна. За ингээд шинээр энэ томилогдсон байсан. Ахмад нь яг тэр жолоодлох үеэр байгаагүй. Шинээр жолоон дээр байсан хоёр нь 5 градус сүүлд нь ингээд юугаар одоо байцаалтаар юу гэж яригдсан бэ гэхээр хэрүүл болоод ингэж хэлсэн. Би тушаалыг яг биелүүлсэн биелээгүй дундаа үл ойлголцсон юм шиг байгаа. Ямар ч байсан 5 градус л эргэж болох онгоцоор 15 градус одоо огцом эргэсэн байгаа юм. За ингээд ерөөсөө хүндийн төвөн дээшээ байсан онгоц ерөөсөө живж эхэлсэн.
хамгийн харамсалтай нь ингэсэн 8:49 гэхэд ингээд ерөөсө живж эхэлсэн тодорхой болсон юу болоод байна гэхэд 8:52 гэхэд оюутан тэр дотор нь сахлах сургуулийн хүүхэд зүгээр яг онцгой байдал руу мэдгэл өгсөн байгаа юм. Хөдөлгөөний ахмадууд биш. Хүүхэд энэ бидний байршил юм байна, тийм байна гэдэг мэдээллийг анх өгсөн. Энэ хооронд нөгөө хөдөлгөөний ахмадууд нь юу болж байгааг мэдэхгүй бүүн замбраагүй болсон. За энэ нь одоо хөдөлгөөний ахмад Ли Жүнсүк гэдэг хүн байгаа. Энэ үеэр нь яг тэр одоо шийдвэр гаргаж авах үеэр нь байгаагүй. За тэгээд хүүхдүүдэд ямар мэдээлэл өгсөн бэхээр байрандаа бай, байрнаасаа хөдлөх нь аюултай шүү. Байгаа газраа хадгалаарай, байрандаа бай гэж даалгавар өгсөн байгаа. За ингээд одоо онцгой байдлын Чэжүүгийн хамгаалтын аврах ажиллагаа руу утассан байгаа юм. Тэгээд энэ хооронд нь ерөөсөө ямар ч замбраагүй удирдлахгүй болсон. Ерөөсөө хаашаа 5 төрлийн одоо аврах ажиллагааны баг байд юм байна. Бүгдээрээ хоорондоо уулзрах болохгүй. Дээрэс нь Өмнөд Солонгосын одоо засгийн газар чинь цэнхэр ордон гэж нэр. Цэнхэр ордон надаа наашаа видео явуул та нан чи юу болж ийн гэд нөгөөдөл нь ингээд мэдээлэлээ өгч чадахгүй. За нэг юм замбраагүй юм дотор нь хамгийн аимшигтай хэсэг нь яг ийм чухал үед бол хөлгийн ахмад чухал гэдэг. Тэр дотор хідэн хүн байгаа. Хідэн хүн ямар нөхцөлөд ямар тушаал өгсөн байгаа бүх мэдээлэлд хөлгийн ахмад энгийн хувцсны дүртэй хамгийн ихний аврах ажиллагаанд ирсэн онгоцон суугаад өөрөө буугаад бууцсан байна. Өөрийгөө ахмад гэдгээ хэлээгүй хамгийн гол нь сүүлд нь юу гэж хэлсэн бэ гэхээр ахмад гэдгээ хэлчүүд би буцаад орж магадгүй баталгаатай нас орох байсан гэд гараа явцсан. За бүгд дахиад энэ болгоно ингээд бодоод үзэл та хүүхдүүд хэрвээ та нар ингээд гараа онгоц живж ийн гэдэг үнээр нь хэлсэн бол хүүхдүүд бүгд гараад аллаад гарах байсан. Дидл тэгж хэлээгүй. Байрандаа бай гэд хэлсэн. Тэгэд ингэж эцэг эхчүүд нь сүулт нь холбогдоод энэ одоо ийм юм болж байна. Ээжээ би таньтай дахиж уулзах чадахгүй юм шиг амьдаар уулзахыг хүсэж гээд мессеж бичээд эхлэнгүүд нь эцэг эхүүд нь за чи яг юу хэлснийг л дагаарай. Юу хэлснийг дагаарай. Тэгсэн чи юу хэлгэсээр чи байрандаа байж гээд хэлсэн байна. За ингээд өрөөнөөсөө гараагүйсэн онгоц чинь живээд маш хурдтай 30 минутын дотор ингээд одоо живээд одоо хөмөрч эхэлсэн. Ингээд энэ үед нь нөгөө хамгийн чухал мэдээлэлтэй байсан ахмад нь бууга гараа явцсан. Тэгээ хамгийн аимшигтай нь ингэж байгаа юм. Яг ингээд энэ солонгосын энэ асуудал шүү дээ. Ерөөсөө бүр нийтээр хид хүн энэс болж амиа орлсон. Ерөнхийлөгч огцорсон. Ерөнхий сайд нь огцорсон. Гэл ерөөсөө хамгийн том ичгүүртэй тийм хэрэг болсон л доо. Тэгээд энэ одоо мэдээллийн хэрэгслүүд бүх хүмүүсийг аварлаа гэж мэдээлсэн байна. За эцэг эхчүүд нь хүүхдүүд мессеж бичсэн байдаг. Ээжээ баяртай хайртай шүү гэдэг ингээд бичсэн байхад нь телевизээр юу гэж гаргаж байгаа вэ гэхээр хүүхдүүдийг бүгдийг нь аварч чадлаа ингээд явуулаад байгаа. Мэдээллийн үр зүр хідэн хүн байсан яасныг нь мэдгүй. Хүмүүс юу гэж бодож ирсэн гэхээр сүүл нь юу гэж тайлбарсан гэхээр энэ чинь ачааны онгоц шүү дээ. Дотор нь хүн байсан гэж бид нар мэдээгүйгээд аврах ажиллагааны өөрийнхөө өмөрөддөг. Бүх хүмүүс нэг илүү төлөхөд идэг. За тэгээд одоо нүдэн дээр нь живж яхад нь дээгүр нь 3 вертолет хүн аврахгүй эргэлдээл тойрол явуулсан гэж байна. Бүр үнэхээр ингээд санаа зовмор. Хамгийн бас муухай хэсэг нь энэ дойрхон 1000 одоо усан цэнгисийн цэрэгтэй одоо Америк нэгдсэн улсын одоо юу хийсэн байгаа онгоц хийсэн. Бид нар туслах уу? Манай яг энэ цэргүүд яг ийм аврах ажиллагаанд бэлтгэгдсэн цэргүүд байгаа гэхэд нь солонгосууд бид нар өөрсдийнхөө иргэдэд зохицуулнаа гэж хэлсэн. За ингээд 304 хүн нас орсон. За энэ ихэнх нь одоо хүүхдүүд байсан. Тэгээд одоо яг энэ тухай видео юмнуудыг үзэхээр бүр ингээд зүрх шимширмээр юм бэлээ. Тэгээд уурал хүрдэг юм бэлээ. Ер нь бол энэ ахмад бол Ли Жүнсүк гэдэг ахмад бол насаараа яасан баг. Хорхол авсан. Гэхдээ Өмнөд Солонгост хамгийн их үзий ядагдсан хүн байдаг юм байна. За ийм аимшигт өнөөдөр болж ирсэн. За нэвтрүүлгийн өндөрлөх цаг болсон байна. Бүтээлч оюуныг нийгмийн төвшөлөх суурьатаар хүмүүнлэгийн ухааны их сургууль хамтран ажилласан. За мөн дижитал зээлийн үйлчилгээг нүүдэр эмхийн зураг суурьатаар Simple хамтран ажилласан. Сонсогчдоор үргэлжлүүлээд 8 цагаас радио мэдээгээ 8 цаг 10 минутаас та мэдгүй нэвтрүүлгээр хэдүүлээ эргээд болцгаая. За баярлалаа. Баярлалаа цэцэг.